Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хөрөлцөх хүнсний хангамж аюулгүй байдлын хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна. Монс хүнс компани 2012 оноос хойш эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэл борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2019 онд IPO хийж Монс группийн анхны хувьцаат компани болсон. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээл авсан. Ингэснээр дэвшилтэд тоногдох хөрөмж бүхий шинэ үйлдвэрээ ашиглалтанд оруулж хүнсний агуулгын өргөдөхийн зэрэгцээ нийслэлийн зүүн бүсэд шинэ агуулгын бүтээн байгуулалтыг эхлүүлж хүүхдэд зориулсан жимсний нухшны тоногдох хөрөмжөө шинжилжээ. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадал 3 дахин нэмэгдэж үйлдвэрлэлийн бит хэмжээ 96%, борлуулалтын орлого 2022 онтой харьцуулахад 68%-аар буюу 19 тэрбум төгрөгөөр өссөн байна. Мөн ажилчдын цалин 50%, ажлын байр 20%-аар нэмэгджээ. Түр хувийн хвшлийн түншлэл гэж ярьдаг шүү дээ, тийм. Яг юм зах зээлийн нөхцөл байдлыг маш зөв мэдэрч гаргаж ирсэн зөв санаачлага гэж хувьдаа талархалтай хүлээж авч байгаа. Яг тэгэхээр ингээд 2021 он бол цар тахалтай, тийм. Бидний хувьд бол маш их юм хүндрэл бэрхшээл, өртгийн өсвөлт, тээвэр логистикийн хүндрэлийг туулсан юм цаг хугацаа байсан. За тэгээд нөгөө хүнсний хангамжийг одоо улс бүх хил хаагдсан учраас үндэсний үйлдвэрлэлүүдээр маш өндөр ачаал ирсэн, тийм. Бид нар баг үйлдвэр дээр амьдардаг байсан 24 цагаар 7 хоногийн ингэж ажилтг гормоор явдаг байсан. Гэлээгээд бидний борлуулалт өссөн, ашигт ажиллагаа өсөөгүй. Яа тэгэхээр нөгөө нэг өртөг маань маш их өссөн байхгүй юу? Хэлийн хаалттай байдлаас болоод сав баглаа бодолч маш хүндрэлтэй, маш өндөр тээврийн зардлаар ирдэг байсан. Тэгээд маш өндөр ачааллыг нуруунд дээрээ авсан үйлдвэрлэгч компаниудад ингээд 5-6% хүүтэй зээл гарч ирнэ гэдэг нь өөрөө одоо энэ бизнесийн салбарыг ингээд бүхэлдэн дэмжих аягүй том боломж гэж бид нар харсан. Экос брэнд бүтээгдэхүүний хуванцар савлгааны жинг 30% бууруулснаар жилд 172 тонн хуванцар хэрэглэхгүй болсон байна. Монс хүнс хувьцаат компани 72 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 280 гаруй ажилтан 16 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй салбартаа тэргүүлэгч компани юм а. Компани мөн тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 1000 мод бүхий MFC төгөл байгуулж компани эзэмшлийн талбайд 700 гаруй мод тарьж ургуулж байна. Хүүхдэд ээлтэй сэтгэл зүйн дэмжлэгтэй эмчилгээний орчин бүрдүүлэхээр 2022 оноос их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, гэмтэл согс судлалын үндэсний төв, халдварт өвчин судлалын үндэсний төвийн тусгай хэрэгцээд хүүхдэд зориулсан эмчилгээний өрөөг бүрэн засварланд огжуулж хүлээлгэн өгсөн. Ингэснээр жил бүр 2000-аас 13,000 гаруй хүүхэд тэдний асар хамгаалагч эмчилгээний өмнө болон дараах хугацаанд 5 тухтай орчинд байх боломж бүрдсэн байна. Нийтдээ ер нь хүнсний үйлдвэрлэлийг 2000 гаруй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг байсан бол яг энэ хүнсний хувьсгал өрнөснөөрөө одоо сая бол шинээр 53 үйлдвэр шинээр ашиглалтанд орлоо. За гадар тариалгийн хувьд ч гэсэн нэлээд хэдэн үр дүнгууд бол гарчсан. Шингэн хүнсний үйлдвэрлэлийн хувьд бол сая үйлдвэрлэлийн хэмжээ бол 15% өссөн гэдэг үзүүлэлттэй байж байна. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000 гаруй аж ахуйн нэгж 1.2 их найд төгрөгийн урт хугацаатай бага хүүтэй зээл аваад байна. Мөн энэ хөдөлгөөн болон цагаалт хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 300 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлжээ. Хүнсний хувьсгалын дүнд 53 үйлдвэр ашиглалтанд орж зөвхөн нэг жилд 44,000 ажлын байр бий болоод байна.